Дараагийн мэдээлэл Норвегийн залуус 4-р сарын 12-нд буюу ирэх бям гарагт ContentCon арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд Монголын контент бүтээгчид хэвлэл мэдээллийн салбарын үе үеийн төлөөллүүд хүрэлцэн ирж өөрсдийн туршлага, мэдлэг, ур чадвараа хуваалцгана. Болох олон контент креаторыг хайлуулах олон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг оролцуулаад илүү хүний эрхийн мэдрэмжтэй, илүү хариуцлагатай, илүү ёс зүйтэй, илүү чанартай, илүү олон хүнд хүрдэг ийм контентууд хийдэг болёо тий. Бүүнөр өнийг шат ахиа гэдэг тийм уриалгатай. Тэгээд хамгийн гол нь ирсэн хүмүүст зүгээр нэг интернетээс хайгаад олцдог мэдээлэл ярьж цагийг нүрэхгүйгээр аль болох бодит туршлагаа ярий, үнэн түүхээ ярий тий. Алдаа оноогоо ярий. Тэр зорилгоор ер нь хөтөлбөрөө бэлдэж байгаа. ContentCon 2025 арга хэмжээний үеэр хэвлэл мэдээлэл медиа салбарын шилдэг 32 мэргэжилтний бодит туршлага бүхий 7 илтгэл 7 хилцүүлэг өрнөнө. Норвегийн залуус энэ арга хэмжээг 2023 оноос хойш зохион байгуулахаар төлөвлөж байжээ. Улмаар өнгөрсөн 3 дугаар сард зохион байгуулах байсан ч тоног төхөөрөмжөөр хураалгасан, мөн үүссэн асуудалтай холбоотойгоор зарим байгууллага хамтран ажиллахаа болсон нь хугацаа алдахад хүргэжээ. Гэсэн ч Норвегийн залуус олон нийтэд нээлттэй анхны арга хэмжээгээ зохион байгуулахаар болж дараах зүйлийг амлаж байна. Цагийг ч бол өрөхгүй л гэж амлана. Ер нь яг нөгөө медиад ажиллах зорилготой ч юм уу те. Сэтгүүлч болно гэж боддог ч юм уу. Эсвэл өөрөө контент хийдэг болно гэж боддог ч юм уу. Эсвэл юу гэдгийг ютубер болно гэж боддог ч юм уу. Тийм залуучууд байх юм бол энэ дээрээ хаанаас эхлэх вэ? Яаж эхлэх вэ? Эхэлсэн хойноо яах вэ? За магадгүй ирээдүйд медиа бизнестэй болоё гэж боддог бол тэрийг яаж хийх вэ гэдэг ч юм уу. Ингээд хайлуулах олон өөр шат бүр техник ур чадваруудын хүртэл ярьж байгаа хэлцүүлгүүд байгаа. Бичих ур чадвар, техник ур чадвар ингээд бүгдлийн ингээд мэрэгчлээ хүн ирсэн энэ дотор уйдахгүй байх боломж тий. Эсвэл зүгээр бүр хүндлэн одоо юу гэдгийг баг техник тоног хөрөмж зардаг бизнесмен хүрээд ирсэн гэсэндээ энд тэр хүнд хэрэгтэй юм байгаа. ContentCon 2025 арга хэмжээ өглөө 9 цагаас орой 20 цаг хүртэл үргэлжилнэ. Үйл ажиллагаа туушин зочид бодолд болно. Заалны багтаамж бага учраас аль болох тасалбараа эрт захиалах шаардлагатай юм а. Одоогийн байдлаар тасалбарын тал хувь нь борлуулагдсан. Арга хэмжээнд оролцсноор өөрийн бүтээлч байдлаа сайжруулах, ур чадвараа нэмэгдүүлэх, хаанаас эхлэх урам зориг олно гэдгийг зохион байгуулагчид онцлолоо.